Аливаа улс орны хувьд дундаж наслтыг нэмэгдүүлэх, эрүүл чанартай амьдралыг бий болгоход дархлаажуулалтын бодлого байдаг. Дэлхийд дахинаа энэ дархлаажуулалтыг сүүлийн 50 жилийн туршид хийж хэрэгжүүлснээр 154 сая хүний амь нас эрсдэхээс сэргийлж чадсан байдаг бол 60 орчим хувь нь зөвхөн Улаанбурхан өвчнөөс сэргийлж чадсан байдаг бол 40 орчим хувь нь нэран эндэгдэл нас баралтаас сэргийлж чадсан гэж үздэг. Манай улсын хувьд сүүлийн 50 жилийн хугацаанд дундаж наслт 20%-аар нэмэгдсэн дархлаажуулалтын хөтөлбөрийг бас амжилттай хэрэгжүүлсний үр дүн нэг хэсэг гэж ингэж харж байгаа. Манай улс дархлаажуулалтанд 2010 оноос хойш зарцуулж байгаа санхүүжилтээ 9 дахин нэмэгдүүлж 23.3 тэрбумд хүргэсэн. За мөн алсын хараа 25 бодлогот дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, дархлаажуулалтын хамрагдалтыг сайжруулах ийм төлөвлөгөө туссны дагуу гепатит А болон пневмококк папиллома вирусын эсрэг вакцинжуулалтыг 23 онд шинжилэн батлагдсан дархлаажуулалтын тухай хууль нь тусгаж өгсөн. Ингэснээр 23 онд засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт орж 13 төрлийн өвчлөлийн халдварт өвчлөлийн үед 9 төрлийн вакциныг 0-15 насны хүүхдүүдэд хийж эхэлсэн. Монгол улс төдийгүй дэлхийд дахинд дархлаажуулалтын хөтөлбөрийг улам сайжруулан өргөжүүлснээр өвчлөл, нас баралт, хүндрэлээс сэргийлэх боломжийг улам бүр бий болгосоор байна. Дархлаажуулалтын ашиг тусыг хүн бүрт хүртээ.